За сайн байцгаана уу? Манай интернет маркетинг нэвтрүүлгийн ээлж дугаар маань хайлтын системийн оновчлолын талаар та бүхэндээ өргөхөөр бэлтгэгдсэн байгаа. Тэгээд намайг Батцай гэдэг нартайгаа цуг хайлтын системийн оновчлолын талаар ярихаар одоо ирээд байна. Тэгээд эхний асуултыг анартай тавьчих. Хайлтын систем гэж юу нь яг юу юм бэ? За сайн байцгаана уу, намайг Анар гэдэг. Тэгээд хайлтын систем гэж юу юм бэ гэдэг маш энгийнээр тайлбарлахад бол зөвхөн онлайн лавлах ном гэж ойлгож болно. Тэгээ энэ ном яг ямар үүрэгтэй вэ гэхээр онлайнд байгаа бүхэл хэлбэрийн сайтууд л та ер нь бол тэдний ингэж жагсааж өөрийн ингэж дүгнэлт стандартаар жагсааж харуулдаг нэг тиймэрхүү систем байгаа. Тэгээд яг энэ системийг одоо монголчууд хамгийн сайн мэднэ гэвэл Google-ээр илүү сайн мэдж байгаа. Тэгээ бүх сайтуудыг ирэмбэлдэг. Тэгээд уг систем нь болохоор өөрийн үнэлэмжээр ингээд сайтуудыг шүүж харуулдаг. Энэ одоо ямар төлхөр үгний дагав. Энэ болохоор ямар хуу сайт байна? Энийг хэд дээгүүр гаргаж ирэх үү гэдэг иймэрхүү шүүлтэрээр шүүдэг. Ерөнхийд нь бол яг ингээнээр ойлгоход Google гэж ойлгож болно л доо. Энэ хайлтын системийг тэр чигтэй. За хайлтын систем гэдэг бол товчхондоо бол авлах ном шиг зүйл гэж та бүхэн ойлгосон баха. Тэгээд энэ хайлтын системтэй холбоотойгоор хайлтын системийн оновчлол гэдэг зүйл маш ихээр яригдах болсон байна. Одоо SEO буюу англиар Search Engine Optimization гэж нэрлэдэг байгаа. Тэгээд яг хайлтын системийн оновчлол гэж яг юу юм бэ? За хайлтын системийн оновчлол гэдэг нь бол ер нь Монголд бол орж ирээд нэг сүүлийн 2-3 жил нэлийн эрчимтэй яригдчихэж байгаа зүйлтэй. Тэгэд энэ яг яаж ажилтдаг, ямар хуу зүйл вэ гэхээр одоо би түрүү нэлжсэнтэй сайтууд өөр ингээд төвшин үзэмжээр л гэж ойлгож байна. Одоо сайтууд ингэж ирэмблээд тэгээд хайлтандаа дээгүүр харуулах. Эсвэл ингээд тэр сайтыг бүр доогуур харуулах. Эсвэл энэ сайтыг бүр хэрэггүй гэж авч үзээд бандах ч юм уу. Тиймэрхүү search engine optimization гэдэг нь яг тухайн хайлтын системд зориулаад өөрийн сайтыг маш дээгүүр гаргах юм уу те. Яг тухайн өөрсдийнх нь сайттай холбоотой мэдээллийг хайж байгаа хүмүүст тэр сайтыг хамгийн түрүүнд олж харуулах. Тиймэрхүү одоо стратеги ч юм уу тактикийн тиймэрхүү асуудлууд байгаа л та. Ер нь бол Google тийм хайлтын системээр хийгддэг. Тэгээд эхний зарчим нь болохоор ингээд веб сайтууд олшроод тухайн сайтуудаас авах мэдээллүүд нэг түнд хүрэхтэй амар хэцүү болж ирсэн. Тэгээд энийг тухайн сайтыг ажилуулах сэдвээр эзэмшигчид өөрсдөө сайтыг илүү хүнд хүрэхийн тулд энэ хайлтын систем маань оновчлол гэдгийг ашиглаж эхэлсэн л дээ. Тэгээд хоёрдугаар шалтгаан нь гэвэл энэ бол маш хямдар олон үйлчлүүлэгчдийн сайтаа татах тийм магадлал өндөр. Гуравдугаарт болохоор дэлхийн тийм ерөнхийдөө хайлтын системүүдэд өөрийнхөө одоо сайтыг таниулах ч юм уу те. Эсвэл дэлхийн бүх хүмүүст өөрсдийнхөө сайтыг одоо бага төлбөртэйгээр таниулах. Иймэрхүү үндсэн хэдэн ерөнхий зүйлүүд байгаа юм л да. Хайлтын систем хэрэглэх болсон шалтгаан. За тэгээд хайлтын системийг бол ингэж шүүж гаргаж ирэхдээ organic болон paid гэдэг хоёр янзаар бас гаргаж ирдэг байгаа Google-ийн хувьд. Тэгээд organic гэдэг бол ер нь бол байгалаараа гэж орчуулж болно. Энэ нь ямар байх вэ гэх юм бол альва web hoods өөрөө хайлтын систем тохиромжтой буюу friendly маягаар хийгдсэн web hoods байх бөгөөд хайлтын систем нь өөрөө тэргөө хайлтын системд өөрөө bot буюу ингээд индекслээд явж идэг тийм автоматжуулсан одоо робот маягийн crawler мөлхөгчнөр гэж орчуулдаг шүү дээ. Тийм зүйлүүд ингээд дэлхийн нийт байгаа одоо вебүүдээр хийсээ явж идэг. Тэгээд хайлтын системд оновчлол хийгдсэн веб байх юм бол тэр crawlerууд автоматар тэр хуудсыг ерөнхийдөө индекслээд өөрсдийн үнэлэмжийг өгөөд тэр хайлтын системдээ бүртгэж авдаг байгаа. Тэгээд мэдээж тэр үнэлэмжийнхаа дагуу дээр гарах уу, доор гарах уу, идэвхжүүлэлт хэр байна. Тэр вебд хэр их амьд одоо байнга мэдээлэл орчин шинжлэгдэж гин гэдгээс шалтгаалаад дээшээ доошо байх нь янз бүр байдаг. Харин paid буюу төлбөртэй гэсэн үг. Төлбөртэйгээр гэх юм бол альва хэрэглэгч хайлтын системийн оновчлол хийгдсэн ч бай, хийгдээгүй ч бай, Google-ийн ч юм уу, Yahoo-ийн ч юм уу, Bing-ийн ч юм уу өөрсдийнх нь цаанаасаа тогтоосон үн тарифын дагуу төлбөрөө төлөөд хайлтын системд шууд дээгүүр гарч ирэх боломжтой. Ер нь бол хүчээр л гэсэн үг шүү дээ, тийм. Ер нь бол хүчээр буюу та нар ч гэсэн хардаг байх. Google-ээр ингээ юм байхад хамгийн дээдлэлт нь sponsored гэж шууд ийм линкүүд гараад ирсэн байдаг. Тэд нар бол төлбөр төлөөд
хамгийн дээдлээ одоо ийм keyword-ээр буюу ийм түлхүүрээр хахад ийм одоо web хамгийн дээр гарч ирнэ гэдгийг төлбөр төлөөд шууд тогтооцсон байдаг гэсэн үг л дээ. За тэгээд дараагийн асуултыг ер нь бол анартаа тавьчих. Тэгээд Монголд ер нь хайлтын системийн оновчлол ямар хуу төвшөнд хийгдээд Монголын вебүүд хайлтын системд хэр оновчтой хийгдсэн энэ чиглэлээр одоо судалдаг мэрэгжилтнүүд хэр их байд юм бол. За тэгэхээр Монголд хайлтын системүүд бол одоо бол дөнгөж яг хөгжиж явж байна л да. Бүх хүмүүс эхлээд сайттай болоод одоо бүгд болохоор вебсайт ямар ашигтай гэдгийг бүгд ойлгоцсон өөрсдөө. Тэгээ бүгд сайттай болоод тэгээд тухайн сайтандаа мэдээж маркетинг хийх хэрэгтэй болно. Тэгэхэд одоо яг хамгийн ашигтай одоо л Монголын тэр хайлтын систем чинь ерөөд бол ингээд жоохон хүчиг хоосон байна гэж ойлгож болно л доо. Ер нь бол юу ч мэдэхгүй ч юм эсвэл одоо чинь зах зээл нь бол амар том хинч осон чөлөөтэй ч юм уу тиймэрхүү байдлаар гадаадынх болохоор бол 10 хэдэн жил биднээс өмнө хэрэгжээ төгжөөд явцсан. Тийм болохоор бол гадаад одоо шинэ сайт гарч ирээд тухайн сайт өөрийгөө ингээ Google дээгүүр байрлуулж ч юм уу хүмүүсийг хайлтын системээр татна гэдэг бол маш хэцүү зүйл болсон. Монголд энэ бол яг нэлээд амархан гэж болно л доо. Бусад орнуудыг бодвол тийм. Яг Монголын төвшөнд бол одоо дээгүүр гарч ирэхэд ер нь олонгүй хялбартын дэлхийн төвшөнд төсөлж ирсэнээс. Тэгээд одоо бол яг хүмүүс бол нэлээд сонирхож байна л доо хайлтын системийг. Тэгээд яа гэх юм бол хамгийн гол үзүүлэлт нь болохоор Монголд одоо тавигдаад байгаа үзүүлэлт нь болохоор хүмүүс их оруулах гэхдээ баг зардлаар гэсэн. Энэ үнц нэг ийм зарчимтай л яваад байгаа юм л та. Гэхдээ Монголд одоо хүмүүс хайлт хийж байгаа яг зөв хийж байгаа ч юм уу те. Тэр хүмүүс бол ер нь нэлийн цөөхөн л та. Бүгд яг нэг за Google ч нэг 27-оос 30 зарчимтай байдаг. Хайлтанд одоо дээгүүр гаргах. Тэгэхэд бол нэг 5-6-ыг мэддэг ч юм уу те. Тэгээд тухайн 5-6 дээр ашиглаад ингээд хийгээл байдаг. Гэхдээ Монголд бол тухайн одоо 5-6 төвш юу стандарт юм уу англиг ашиглаж хийгдсэн сайтууд нь болохоор өрсөлдөөл яваад байдаг. Яг ингээд хайлтанд гайгүй гараад хэрвээ одоо жишээ нь 5 6 ч юм эсвэл 10 хэдэнтэй юм стандартын тухайн сайт хийж өгөөд одоо хайлтын оновчлалыг хийж өгөх юм бол бүр дээгүүр гарах боломжтой гэсэн үг л дээ. Тэгээд бас миний анзарж байгаагаар бол веб хуудас захиалж хийлгэж байгаа хүмүүс болохоор энэ талаар ойлголт маш багатай болмоос айгүй бас сонирхолтой тийм зүйлүүдийг шаардах нь байдаг. Юу гэдгийг магадгүй нэг посттэй одоо нэг нийтлэл биччихээд шууд Google-ээс хайж үзээд энэ пост чинь гарч ирээгүй байж тээ энэ хайлтын системийн оновчлол хийгдсэн юм уу гүм үү эднэр гэх зүйл яг бодит амьдрал дээр аягүй их тохиолддог л доо. Одоо дараагийн асуулт гэх юм бол хайлтын системийн оновчлол ашиглаад үнэхээр яг ингээд амжилттай маркетинг хийгээд тээ одоо Монголдоо буюу дэлхийд яг ингээд гарсан заавал Монголын гэлтгүй дэлхийн ч тийм жишээнүүд байж болно шүү дээ. Тийм ямар жишээнүүд байна? За миний мэдхээр гэвэл хайлтын системийг ашиглаад одоо компанийнхаа борлуулалтыг жилд $1 сая хүргэсэн. Тийм жишээ. Энэ жишээ одоо яаж хийгдсэн бэ гэхээр landing page SEO гэдэг хоёрыг маш зөв ашиглаад. Одоо чинь яг ингээнээр тайлбарлахад сайтны зөвхөн нэг хуудсыг хайлтанд маш оновчтой болгочихно гэсэн үг л дээ. Бүх юмыг яг хайлтны стандартны дагуу хийгээд тэдэнд хүмүүс орж ирэхэд хайж орж ирэхэд юусе асуудалгүй тиймэрхүү байдлаар шийдээд тэгээд энэ хуудас нь болохоор жилд тухайн компани борлуулалтыг болохоор $1 сая өсгсөн. Тийм ба зөвхөн тэр хуудас л одоо Google-ээс хайгаад орж ирсэн хүний тоо гэх юм бол одоо өдөрт нэг 15,000 20,000 ч юм уу те. Тэгэхээр өдөрт 25,000 хүн сайтанд тухайн сайт руу тухайн хуудасаар ингээд дамжиж орж ийн гэдэг бол өндөр үзүүлэлттэй. Зөвхөн нэг хуудасны хувьд гэхэд те. Тэгээд тухайн нэг хуудасны орж байгаа одоо чинь 1% хэрэглэдэг тэр 15,000 хүнээс 1% л яг тухайн үйлчлүүлэгч боллоо. Тэр сайтны орлого бол маш мэдэгдүү цэцээр өсөж байгаа л доо. Энд бол ямар тийм илүү зардал байхгүй. Тийм байхгүй. Зөвхөн нэг хуудсыг маш сайн хайлтанд оновчтой гэснээр л иймэрхүү өгөөж авчирч байгаа жишээ тийм. За landing page гэд хэлсэн landing page гэдэг үгийг зарим хүмүүс ойлгоогүй өнгөрцөн байж магадгүй тийм ээ. Тэгээ landing page гэдгийг үгийг товч тайлбарлахад бол landing page гэдэг нь ямар нэг үйлчлэгээ, ямар нэг шинээр гарч байгаа бүтээгдэхүүн тэрийг сурталчилсан одоо яг веб хуудасныхаа одоо дагалдах гэх юм уу те одоо тусдаа арай жоохон өөр хэлбэрээр хийгдсэн тийм хуудаснууд байдаг. Та бүхэн ч гэсэн бас мэдэх бах энэ тэнд одоо мэйлэр ч юм уу сурчлагаа яриад дараад орохоор яг ямар нэг үйлчлэгийг ингээд сурчилсан хуудаснууд байдаг шүү дээ. Тэр хуудсыг бол ерөнхийдөө landing page гэж нэрлэдэг. Тийм байгаа. За тэгээд
хамгийн сүүлийн асуултыг ер нь тавья гэж бодлоо. Тэгээд маркетинг одоо хайлтын системийг бол одоо маркетинг маш их өргөнөөр ашиглаж байна гэдэг чинь те одоо маркетинг хайлтын системийн оновчлол ч юм уу эсвэл имэйл маркетинг ч юм уу тийм зөвлөгөөр одоо шинэ үеийн маркетингийг дэвшилтэт маркетингийг бол одоо төсөөлөхөд хэцүү болчихжээ. Тэгээд одоо шинэ үеийн дэвшилтэт маркетингд хайлтын системийг яаж ашиглаад байна? За дэвшилтэт маркетингд бол хайлтын систем бол нэлээд өндөр байр суурь эзэлдэг. Энэ юугаараа илүү давуу талтай вэ гэхээр одоо хүмүүсийг сонирхдаг зүйлсээр нь одоо өөрсдийг нь татаж юм уу те. Тэгэж одоо маркетинг гэдэг байгаа. Уламжлалт хуучны уламжлалт маркетингээр бол одоо жишээ нь хүмүүс төсөөгөн мэдээлэл юм ингээл бөмбөгдөөл байн бай одоо хүн өөрт нь баг ингээд садаа усүүлээ залхмаар тиймэрхүү зүйлүүдээр ингээд маркетинг хийдэг байсан бол одоо энэ дэвшилтэт медиа маркетинг хайлтын системийг ашигласнаар болохоор юм нэлээд давуу талууд гарч ирж байгаа юм л да. Яаж жишээ нь одоо Монголд ашиглаж байгаа бодит жишээнүүд гэх юм бол одоо томоохон сайтууд те хүмүүсийн оролцдог томоохон сайтууд буюу одоо Facebook, Google, YouTube зэрэг сайтыг ашиглаж өөрийнхөө сайт руу хүмүүсийг татж байгаа. Яаж татж байгаа вэ гэхээр одоо чинь хүмүүс чинь ингээд Twitter-ийн дээр зөвхөн хэрэгтэй мэдээлүүдээ л уншина шүү дээ тий. Хүчээр ингээд бөмбөгдөв. Хэрвээ өөрт нь хэрэгтэй мэдээлэл одоо Twitter дээр явж байгаа юм бол хүн дараад нөгөө маркетинг хийсэн сайтныхаа хуудас руу тухайн хуудас руу орчдөг ч юм уу тий. Эсвэл Facebook дээр одоо маш сонирхолтой контент пост хийсэн байлаа. Тэр постоор нь дамжиж тухайн хүний сайт руу ордог, тухайн байгууллагын сайт руу ордог. Тэгэхээр энэ бол дэвшилт медиа маркетинг яг хайлтын систем болно сошиал сайтуудыг ингэж яг нэг гэж яг маркетинг хийж байгаа хэлбэр юм л та ер нь бол. Юу гэдэг одоо Facebook, Twitter ч юм уу те одоо Blogspot, Blogger, Posturius ч юм уу ингээд маш олон одоо сошиал одоо системүүд те сувгууд байна. YouTube. Тэгээд ерөнхийдөө бол YouTube бол Google-ийнх ч гэдэг юм уу маш их одоо хайлтанд бол маш амархан өртдөг. Facebook, Twitter-ийн постууд, Twitter-ийн твитүүд хайлтанд маш амархан өртдөг байгаа. Тэгээд блог ерөнхийдөө веб хуудсанд блогтой байх нь бол маш зөв. Тэгээд хайлтын системийн ботууд, crawler-ууд болохоор вебээр ингэж яг орж үзээд ингээд тэр сайт шинжлэгдэж юу хэрвээ нэг ороход шинжлэгдэг байх юм бол тэр сайтын үнэлэмж баг зэрэг буурна. Дахиад ороход шинжлэгдэг байх юм бол үнэлэмж нь бас ахиа буурах ч юм уу тийм иймэрхүү маягаар явдаг ба. Тэгээд сошиал сувгууд ч юм уу болон одоо блог пост бичиж бас сайтаа маш ингэж идэвхтэйгээр авч явах нь хайлтын системд маш оновчтой болгодог. За интернет маркетинг хийхэд бол одоо маркерууд маань юунд анхаарах шаардлагатай байдгийг болоо. За маркетрууд маань гол анхаарах ёстой зүйлүүд гэвэл одоо сайтын бүтэц зохион байгуулалт маш зөв байх хэрэгтэй. Тэгээ аль болохоор мэдээллүүд нь их сайн шинжлэгдэж явах хэрэгтэй. Одоо болж өглөөдөр болгоо тий. Тэгээд хайлтын системд зориулаад одоо сайтын тайлбар description тэр нь бол маш тодорхой ч юм уу тий. Тийм ер нь бол 155 тэмдэгт гэж ярьдаг. Тийм яг тэрхүү тэмдэгттэй багтааж оновчтойгоор өгөх хэрэгтэй. Хоёрт нь болохоор одоо keyword буюу одоо хөлхөр үг сонгож авах хэрэгтэй. Яг өөрийнхөө үйл ажиллагаа чиглэлд тохирсон те. Тэгээ бас нэг сонирхолтой судалгаа хэлэхэд одоо Монголд хамгийн их хайгддаг үг гэхэд би 3-4 сарын өмнө үзчихсэн. Тэр бол тураах юм гэдэг үг байсан. Тэгээ тэр тураах юм гэдэг үгэн дээр өрсөлдөө ерөөсөө байхгүй. Гэхдээ хүмүүс амар их хайдаг. Тэгэхээр яг хуу хүмүүс ямар үгээр их хайж гин гэдэг хэдийг сайхан өөртөө судлаад тэгээд тэрийг сайтаа бол илүү амжилтанд хүрнэлтэй. Маркетууд нэг копи болгож хэлэх гэж юм тий. За ингээд сайхан шипи өгсөн нартаа баярлалаа. Тэгээд манай интернет маркетинг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлж байна. Та бүхэнд баярлалаа.